Бид хятад судлаач эдийн засгийн ухааны доктор Антонио Грасефотой утсаар холбогдож байр суурийг нь сонирхсан байгаа. Тэрээр хятад улс маш нарын үр дүнтэй арга хэмжээ авсны дүнд коронавирусын тархалтыг 6-7 хоногийн хугацаанд бол амжилттай зогсоож чадсан гэд эдийн засгийн харин үзүүлэлтүүд бүрэн сэргсэн гэж бодохгүй байгаагаа илэрхийлсэн юм а. Хятад улс маш хатуу үр дүнтэй арга хэмжээнүүд авсан. Тиймдээч вирусын тархалтыг 6-7 хоногийн дотор зогсоож чадсан. Нас баралт нь ч хүн амтай харьцуулахад бага байгаа юм. Гэхдээ тэд хатуу арга хэмжээнүүд авсан учраас яг энэ загвараар нь Европ, Америк нэгдсэн улс, Япон улсад авч хэрэгжүүлэх боломжгүй. Манай хуулиар зөвшөөрөгдөхгүй. Маш хатуу хүчилсэн хориг тогтоосон. Америкчуудад сүмдээ явж болохгүй гэж хэлвэл тэд төдийлөн таатай хүлээж авахгүй. Тиймээс аль хэдийнэ эсэргүүцсэн зарга үүсгэчихэд байна. Олон нийтийн уулзалтуудыг бүгдийг нь хориглож байгаа. Манай улсад бол та сүмдээ явж болохгүй гэж хориглоход хэцүү. Тиймээс үнээс ахуулаад хятадын арга хэмжээ хэрэгжих боломжгүй шалтгаанууд олон бий. Харин хятад улсын хувьд ийм төрлийн арга хэмжээнүүдийг авч цар тахлыг харьцангуй шуурхай зогсоох боломж нь бүрдэж байгаа юм. Тайван, Өмнөд Солонгос зэрэг орнууд ч бас вирусын тархалтын эсрэг үр дүнтэй арга хэмжээнүүд авч хэрэгжүүлсэн. Арчилсан барууны орнуудтай төсөөтэй хууль тогтоомжтой орнууд шүү дээ. Тиймээс бидэнд үлгэр дуурайл авч хэрэгжүүлэх боломжтой загвар жишээ болсон. Намайг уучлаарай. Гэхдээ би хятадын эдийн засаг эргээд бүрэн сэргсэн гэж бодохгүй байна. Үйлдвэрлэлийн салбарын нэг онцлог нь захиалга байгаа нөхцөл төлөө үйлдвэрлэл явагдана. Бусад улс орнуудаас захиалга хийвэл хятад үйлдвэрүүд үйл ажиллагаагаа явуулна л гэсэн үг. Гэтэл одоо бусад орнуудын эдийн засаг удаашралд ороод байна. Тэгэхээр хаанаас захиалга авч байна вэ гэдг нь их сонин. Үйлдвэрлэлийн идэвхийг хардаг хэмжүүрүүд нь гэвэл шатхуун захиалгааны эрэлт. Мөн хэмэл дагуулын ажиглалт тээврийн ачааллын зураглалаар баримжаа авч болно. Иргэд өдөр бүр ажилдаа явж байна уу үгүй юу гэдэг тодорхой харагдана. Уг нь 3 дугаар сард хөл хөдөлгөөн нэмэгдсэн ч сүүлийн 1-7 хоногийн хугацаанд иргэд багассан. Түүнчлэн олон улсын хэмжээнд шатхуун газрын тосны эрэлт төдийлөн их нэмэгдээгүй. Тиймээс хятадын эдийн засаг иргэд хэвийн үйл ажиллагаанд шилжсэн гэхэд хэцүү байна. Түүнчлэн хятадын засгийн газраас гаргасан ажилгүйдлийн үзүүлэлтийг харуул ердөө 6.3% байгаа. Ингийн үед энэ үзүүлэлт 4% байдаг. Өөрөөр хэлбэл бараг 2-3 сарын зогсонх байдлын дараа ажилгүйдлийн түвшин өмнөхөөсөө ердөө 50% өссөн гэж мэдээлсэн. Гэтэл Америкт хэдхэн 7 хоногт ажилгүйдэл аль хэдийнэ өмнөхөөсөө 50% өсчихсөн байгаа. Хөл хорой 2-3-7 хоног л үргэлжилж байхад шүү дээ. Тэгэхээр хятадд ийм удаан хөл хорой тогтоосны дараа ажилгүйдэл ийм бага хувиар өсөж байгаа нь хачирхалтай. Өөр нэг чухал асуудал бол хятадын сашины баяраар хотуудаас маш олон тооны ажилчид орон нутаг руу гэртээ харьцааж тэндээ хөл хорионд орсон. Тэндээс эргэж хот руу очин ажилдаа ороогүй хүмүүс цөөнгүй байгаа. Зарим нь эргэж хотод ирсэн ч үйлдвэр нь бүрэн ажилд ороогүйгээс болоод ажилгүй гацаад байгаа. Өмнөх ажлын байрандаа эргэн очоогүй хүмүүсийг ажилгүйчүүдийн тоонд оруулаагүй байх гэж таамаглаж байгаа юм. Эсвэл ажил олгогч нь хараахан хэвийн ажиллагаанд ороогүй байгаа шүү гэд сануулж хэлсэн учраас очихгүй хүлээгээд суучж байж мэдэх юм. Өөрсдөө буцаж очихгүй байхаар шийдсэн ч байх магадлалтай. Гол нь хотод ажилдаа эргэн ирээгүй байгаа хүмүүс ажилгүйдлийн статистикт багтаагүй байгаа гэдг нь л болоод байгаа юм. Тэгэхээр ажилгүйдлийн статистикаас хэдэн хүн ажилдаа эргэн орсныг харахад нэлээд учир дутагдaltaй гэсэн үг. Монгол улс бүгд найрамдах хятад ард улсаас импортын бараа хүлээн авахд хүндрэл үүснэ гэж бодохгүй байна. Харин бүгд найрамдах хятад ард улс Монголоос хэдийн хэмжээний нүүрс авах вэ? Эрэлт нь хэр зэрэг өндөр байх вэ гэдг нь чухал. Бусад түүхийд эрдэсч ялгаа байхгүй адилхан. Энэ нь Монголд сөргөөр нөлөөлөх магадлалтай байна. Бүгд найрамдах хятад ард улс бол дэлхийн нийлүүлэлтийн мөн үйлдвэрлэлийн гинжин хэлхээний цөм холбоос хэсэг. Гэхдээ компаниуд үйлдвэрлэлээ бусад улсууд руу шилжүүлж төрөлжүүлэхийг үгүйсэхгүй. Бүгд найрамдах хятад ард улсад үйлдвэрлэл явуулдаг гадаадын компаниуд хэрвээ борлуулалтаа тус улсад хийдэг бол үйлдвэрүүдээ хэвээр үлдээж эргэн ажилд оруулах талтай. Бусад гадаад компаниудын хувьд өнгөрсөн жил хүндхэн байсан. Бүгд найрамдах хятад ард улсын эдийн засгийн өсөлт ч ерөнхийдөө удаашрсан. Худалдааны данч мөн нөлөөсөн. Дээрээс нь экспортын тариф нэмэгдсэн. Улс төрийн орчин ч гэсэн өөрчлөгдсөн.